дэлхийн таталцах хүчийг даван гараад дэлхийн энэ тойрог замд ороод явах юм бол танд өдөр шөнө гэдэг ойлголт ерөөсөй байхгүй бол. Мөн үү? Та зүгээр л цонхоор харуул юу харагдах вэ? Яахгүй байгаль дэлхий харагдах уу? Үгүй танд юу харагдах вэ гэхээр зүгээр л юу вэ? Харанхуй зүйл харагдана. Хамгийн ойрхон гайгүй харагдаж байгаа нь дэлхий харагдах байх. Тэгээ би гарч үзээгүй л дээ. Зүгээр яг үдсэн хүний камераар бичсэн зүйлийг харсан. Тийм л юм бэлээ. Өөрөөр хэлбэл танд юу гэдэг өдөр шөнө гэдэг энэ хэмжээс танд байхгүй болно гэсэн. Харин та зүгээр өдөр шөнө хизээ болж байгаа гэдгийг харин доор байгаа дэлхийгээс өгж байгаа тохиолдол буюу одоо мэдээлэл гар утсаарч гэдэг юу ямар нэгэн мэдээллээр одоо дэлхийд одоо жишээлбэл Монголд хэдэн цаг болж байгаа юм, Америкт хэдэн цаг болж байгааг гэдгийг л мэднэ. Тэрнээс та дээр гарчаа сансар. За одоо Америкт хэдэн цаг болж байгааг хизээч мэдэх боломжгүй байна. Яг тэгвэл та нар сар манай дэлхийд нөлөөлдөг энэ нөлөөллөөс та гарцсан гэсэн. Өөрөөр хэлбэл бид нар энэ дэлхийд амьдарч байх энэ бөмбөрцөг дээр байх үед Бурхан бидэнд бүх зүйлийг хэмжээтэйгээр өгсөн. Өөрөөр хэлбэл стандарт гэдэг тийм ээ. Ийм хэмжээтэйгээр өгсөн байдаг. Тийм учраас бид нар 24 цаг өдөр шөнө гэдэг ийм зүйл дотор амьдардаг. Бид нар тэгээд урт, богино, өндөр, нам, тэ сайн, муу гэсэн энэ ойлголтуудыг бид нар амьдралдаа бий болгон амьдрсаар байна. Бурхан бидэнд уг нь бүх зүйлийг маань хамгийн сайн байхаар, үнэлэмжтэй байхаар бидэнд бүтээж өгсөн баг. Гэвч асуудал нь юу болж хувирсан гэхээр бид нар энэ хамгийн сайн хэмжигдэхүүнийг, хамгийн сайн хэмжээг, стандартыг бид нар алдсан баг. Түүнээс болоод бидний үнэлэмж, хэмжигдэхүүн маань алдаатай, бодлиантай, наантай, цаантай юм шиг ийм болж хувирсан баг. Саяхан өчигдөрхөн манай хүү ямар ч уцаар ярьж байгаад өчигдөр оройжонго орой л гараал уцаар яриад байсан. Том хүмүүс тэгээ яагаад яриад байгаа юм бол гэж бодоод би хүүгээс асуусан. Яагаад хинтээ юу яриад байгаа юм гэдэг. Наад би их нэртэйгээ ойлорт энэ хүүхд чинь дурлж муралцсан юм шиг үстэй гэдэг. Тэгээд ерөөсөө ингэж гэрээсээ гарч ярьдггүй байхгүй. Хашаандаа л ингээл байшингаа тойрол юм яриад уцаар яриад яваад харна. За энэ хүүхд ч одоо 13-тай шилжилж үйлчлэлтийн насанд болоод бас одоо хөөмтэн октод моктод уцтай дамуулаа гэж бас хардаад байгаа шүү дээ тэр чинь. Яагаад ч асуудал үүсчих гэж бодоо. Тэгээд гараад миний хүү хинтээ яриад байгаа гэсэн чинь зүгээр гэ. Тэгээд дуусныхан дараа ярьсан чинь намайг ингээд маргааш цуглаанд хөтлөнийг үйл ажиллагаа бол намайг эмхтэй охин бол гээд ах юм аа. Тэгэхээр миний хүү юу гэсэн чинь болохгүй гэдгсэн ингээд. Тэгэхээр бис миний хүү зүв бэ. Тэгээд ер нь ингээд цаа дахиад боол гэдэг бол манаа битгий боол гэж хэлсэн гэж хэл. Яагаад тэгэхээр манай хүү бол эрэгтэй хүүхэд байхгүй. Хүү гэдэг чинь эрэгтэй эцтэй тийм ээ. Тэгэхээр яагаад би энүүн дээр хүүгээ энэ эрэгтэй байдалд нь байлгах гээд хүмүүс бодоход ингэж бодсон. Юун сүртэй ганц удаа нэг эмэгтэй болол гоё хөгжилтэй зүйл хийгээл өнгөрнө шүү дээ гэж бодож болох юм. Харин эрэгтэй хүн нь эрэгтэй хүнийг харуулах хэрэгтэй байхгүй. Эмэгтэй хүн нь эмэгтэй хүнийг харуулах хэрэгтэй. Эрэгтэй хүн эмэгтэй хүн болсныг хараад хүн юу вэ? Ямар ч зөв ухагтхан үлгэр дуурайр хим хэмжээ хизээж тогтохгүй. Харин эрэгтэй хүн эмэгтэй хүн болж байгаа буруу үнэлэмж, буруу ойлголт, буруу хэмжээсүүд бий болж эхэлж байгаа. Түүнийг хараа хүмүүс зүгээр л маасаж инех байхгүй. Зүгээр л хүн нэг тогон цохиулахаараа хүн шоконд орохоор хүний сэтгэл хөдлөл янз бүр болдог шиг тэнэг зүйл харахаараа хүн яадаг. Тэгээ түүнийг хүлээж авах боломжгүй учраас хүн дээр ямар рефлекс төгдөг вөхөр нэг бол айдаг, уйлдаг, нэг бол инээдэг байхгүй. Тэгээ ийм шокыг хүнд өгөх үед хүн энэ хүний үнэлэмж, хүний хэмжээсийг алдагдах үед хүн дээр эргүүлээд гаргадаг юу байдг вөхөр ийм рефлекс байдаг байхгүй. Хүн нэг бол цочиж, хашгирч уйлдаг, нэг бол баярлаж, инээдэг байхгүй. Энэ нь ямар нэгэн үйлдэлд эргүүлэн хариулж байгаа хүний өөрийнх нь тэр үйлдэл илэрхийлдэг хариу ийм рефлекс байхгүй. Тийм учраас би хүүд битгий эмэгтэй хүүхэд болоо гэж хэлсэн. Яагаад гэвэл эрэгтэй хүн, эр хүн ямар байхыг, аав хүн ямар байхыг, нөхөр хүн ямар байхыг үзүүлж, харуулж тэр хэмжээнд дотор, тэр үнэлэмжийн дотор амьдрах хэрэгтэй байхгүй. Магадгүй өнөөдөр энэ ижил хүсний асуудал нь
Иймэрхүү нөлөөллөөс болоод иймэрхүү яг хаа зүйлийн үр дүнгээс болоод магадгүй ихсэж байгаа. Өнөөдөр эмэгтэй нь эмэгтэй биш, эрэгтэй юм шиг. Эрэгтэй нь юу вэ? Эрэгтэй биш, эмэгтэй юм шиг болцсон ийм яг зүйлүүд хангалттай болмос. Яг бол нөгөө нэг үнэлэмжүүд, нөгөө нэг зүйлүүд маань яг хэм хэмжээнүүд маань алдагдчихад байгаа байхгүй. Учир шалтгаан нь хаанаас эхлэлтэй юм бэ? Өнөөдрийн бидний харж байгаа Эхлэл номын 3 дугаар бүлгийг харах юм бол яг энэ хэмжээ, үнэлэмж, стандарт алдагдж байгаа түүхийг Библи бидэнд сануулж хэлсэн ба. Судар Библи бидэнд үргэлж үнний тухай өгүүлдэг. Бурхны бүтээсэн бүх зүйл хамгийн сайн, зохистой. Гор бидэнд өгөгдөж бид хүлээн авсан баг. Гэвч энэ зүйлийн хэмжээ, үнэлэмж, байр суурь нь, стандарт нь гим нүгэл буюу энэ үнэлэмжийг алдагдуулдаг худал хуурмагаас болоод яг завхарсан байдаг. Тийм учраас Библи энэ тухай 3 дугаар бүлэг дээр өгүүлсэн байна. Могой буюу бузар мус сүнс эмэгтэйдэр хурж ирээд ингэж хэлсэн гэж байна. Энэ цэцэрлэгт байгаа аль ч модноос идэж болохгүй гэж та нарт Бурхан үнэхээр хэлсэн үү? Юу гэж хэлсэн гэхээр эмэгтэйдэр муу ёрийн сүнс хурж ирээд Бурхны тогтоож өгсөн хим хэмжээний тухай ярьж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл магадгүй та гэр бүлтэй. Гэтэл тань дээр нэг эмэгтэй хүн, та эхнэр хүний чинь хувьд нэг өөр эрэгтэй хүн хурж ирээд, нэг хар хүн хурж ирээд, тань дээр хурж ирээд танаа нөхөр чинь таныг ерөөсөө битгий гарч гэрээсээ ерөөсөө битгий гар гэж хэлсэн үү? Гэж хэлж байгаатай адилхан байхгүй. Би жишээлж байна. Та ойлгож байна уу? Өөрөөр хэлбэл муу ёрийн сүнс хүн дээр хурж ирээд Бурхны тогтоож өгсөн хэмжээний тухай, байх байр суурьны тухай, үнэлэмжийг нь тэр эмэгтэйд яг хэлж байгаа. Гэхдээ түүнийг нь буруугаар хэлж байгаа гэсэн. Харах юм бол ингэж хэлсэн. Энэ цэцэрлэгт байгаа аль ч модноос идэж болохгүй юу гэж хэлсэн. Аль ч модноос идэж болохгүй гэж хэлсэн үү? Гэсэн утга байхгүй. Муу ёрийн сүнс Бурхны хэлсэн үгийг шууд гуйвуулж асууж яана гэсэн. Бурхан чи аль ч модноос нь идэж болно. Гэхдээ нэг модны жимснээс битгий идэрэй гэж хэлсэн ба. Харин муу ёрийн сүнс үрж ирээд бүгднгээс нь битгий гэсэн юм уу гэсэн утгаар байхгүй. Өөрөөр хэлбэл таны нөхөр эзгүй байх хооронд хэн нэгэн эрэгтэй хурж ирчээд танд хурж ирээд танаа нөхөр чинь чамайг ерөөсөө битгий гэрээсээ гар гэсэн юм уу гэж асууж байгаатай адилхан зүйл. Уг нь бол танаа гэрт хурж ирээд хэн нэгэн өөр айлын нөхөр хурж ирээд танаа гэрт байгаа хим хэмжээ, үнэлэмжийг дапаалж, эс бүгээс гуйвуулж, эсвэл энэ зүйлийн эсрэг таныг зогсоохоор ятгах нь зөв зүйл биш юм. Бас үүнийг хүлээж авч ярилцах нь танд ч тийм зөв байр суурь байхгүй байгааг илэрхийлж байгаа. Харин эмэгтэй энэ зүйл дээр хариулсан ба. Бид энэ цэцэрлэгдэх модны жимсийг идэж болно. Харин цэцэрлэгийн голд байгаа модны жимсний тухайд Бурхан та нар түүнээс бүү ид. Бас түүнд бүөхөр эс бүгээс та нар өхнө гэж айлтсан гэсэн. Өөрөөр хэлбэл эмэгтэй түүнд хариулж байна. Бүх модны жимснээс нь битгий гэж хэлээгүй л дээ. Нэг л модныхоос нь битгий гэсэн. Бусдыг нь бол ид гэж хэлсэн. Эргүүлээд могоо юу гэж хэлсэн мэдэх үү? 5 дээр 4 дээр та нар ерөөсөө өөхөхгүй гэж хэлсэн. Бурхан болохоор үүнээс идэх юм бол та нар өөхөх болно гэж хэлсэн. Дараа нь та нар түүнээс идсэн тэр өдөртөө бүр яана гэсэн. Нүд чинь нээгдэнэ. Бурхан шиг болж сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэдэж байгаамаа гэж хэлсэн. Тэгэхээр түрүүний жишээр орё. Тэр гаднаас орж ирсэн нөхөр эхнэр танд танаа нөхөр чинь чамайг ерөөсөө гэрээсээ битгий гар гэж хэлсэн гэж юу? Биш. Харин битгий гар гэж хэлсэн юм уу? Гэж хэлэх үед нь та юу гэсэн бэ? Гэхдээ манай нөхөр намайг гараарай л гэсэн дээ. Уг нь чөлөөтэй гараар гэсэн. Гэхдээ орой шин орой битгий яваарай гэж хэлсэн юм аа
гэж хариулж байгаатай адилхан байхгүй. Манай нөхөр намайг гарч болно гэсэн л дээ. Гэхдээ яг шинэ орой л битгий гараа гэсэн. Яагаад гэвэл шинэ орой гарах юм бол аюултай шүү гэж хэлсэн байхгүй юу? Гэхдээ эмэгтэй эргэлзэж байна. Нэр манай нөхөр намайг яагаад шинэ орой битгий гараа гэсэн юм бол? Тийм учраас могой түүнд юу гэж хэлсэн гэхээр одоо эргэлзэн дээр нь чи ерөөсөө өөхөхгүй. Харин ч бүр нүд чинь нэгдэн тэгээ бүр бурхантай адилхан болно гэсэн. Үүнийг бурхан мэдж байгаа учраас чамайг битгий түнд хүргээд байгаа байхгүй юу? Чи бурхантай адилхан болно гэд болох гээд байгаа учраас бурхан чамайг битгий энэ модны жимснээс идэ гэж хэлсэн гэсэн. Тэгвэл жишээ рүү яваад орох юм бол эмэгтэйд ингэж хэлж ирэх гэсэн. Айлын нөхөр танд ингэж хэлж штэ. Шинэ орой гарахад юу нь болохгүй гэж. Харин ч гарах юм бол гоё штэ. Гоё гадаа гоё ингээл намуухан үдэш гадаа зугаалаа л гэл те. Нэг дуу дуулж өгөөл тань тийм үү. Тэгэл орой гарах юм бол маш гоё байхаа. Хөгжим хангираал гэрэл чийдэн гялбаал. Юу орой гарах шиг ямар сайхан юм. Хаа ийм сайхан зүйл юу байгаа юм. Тэгээ нөхөр чинь яг энийг мэдж байгаа учраас чамайг битгий гар гэдэг байгаа байхгүй юу? Чамайг ийм гоё зүйлийг битгий мэдээсээ олж хараасаа гэсэндээ чамайг битгий гар гэдэг байгаа юм. Гэж хэлж байгаатай яг адилхан зүйл. Хэрэв айлын эхнэр танд айлын нөхөр хурж ирээд ийм үгийг хэлвэл та юугүй. Үгүй тийм байж дээ. Энд ч одоо гаралгүй яах вэ? Айлын хоёлаас 30 гарах үгүй. Үгүй шүү дээ. Гэхдээ Ева яг ийм байдлаар хандсан байхгүй. Тэгэд Ева тэр модны жимсийг харсан чинь ямар гэж хэлсэн? Хоол хүнс болчмоор гэж эхэлсэн ба. Гэтэл өмнө нь Ева бусад модны жимсийг харах үед түүнд бүх модны жимс хоол хүнс болмоор сайхнаар бурхан бүтээж өгснийг харж байсан. Гэтэл одоо болохгүй гэдэг зүйл нь түүний үед ямар байсан гэхээр харин ч бүр зөрөөд яаж вэ? Эсрэгээр харин ч бүр болох юм шиг бүр жинхэнэ яг баяр хөөр төрөх юм шиг. Энэ модны жимсийг л идчихвэл илүү яг нүд нээгтээ сэтгэл баясаад гоё болчихсон юм шиг санагдсан. Айл ихнэр яс цогоор харсан чинь нэр их гоё харагтаал. Нэр гэрэл чийдэн гялбал тэнд нэг хүмүүс бөгнөр байгаа юм шиг, хүмүүс гоё зугаалаад байгаа юм шиг. Тэгэхээр нь л гармаар санагтаал эхэлж байгаа тийг адилхан байхгүй. Харин нөхөр болохоор битгий оройч гараарай. Магадгүй гарахтаа надтай хамт гараарай гэсэн байж болох юм бол та. Надгүйгээр битгий гараарай гэсэн байж болох юм. Энэ бол жишээ шүү. Яг амьдрал дах таныг орой үүсэх гарах тухай яриаггүй байна. Муу ерийн сүнс яг ийм байдлаар хүн дээр хурж ирсэн байна. Бозор мөн сүнсний хийж байгаа ажлыг та харж байна уу? Муу ерийн сүнс хурж ирэхдээ хизээч таныг хүчрхийлдэггүй. Муу ерийн сүнс хурж ирээд таныг хизээч айлгадаггүй. Бид нар бодохдоо муу ерийн сүнс гэхээр нэг л аймар харанхуй үзэгдэл тэгээд чихэм жигсэж зэвүүцсмээр нэг балер юм хурж ирээл тэгэхээр нь л яг ингээл гим нүгэл хийд юм шиг боддог. Харин муу ерийн сүнс хурж ирээд зүгээр л танд санал тавьдаг байхгүй. Зүгээр л танд яг ярьж өгдөг байхгүй. Зүгээр л танд яг дүрсэлж өгдөг байхгүй. Тэгээд та түнд нь хариулах үед энэ гим нүгэл болж хувирдаг ба. Ява дээр хурж ирээд муу ерийн сүнс ингэж хэлээгүү. Чи тэр модны жимснээс идэхгүй бол би чамайг өстө алын шүү гэж хэлээгүй зү. Хэрвээ чи энэ модны жимснээс идэхгүй бол чамайг одоо хараалаа гэж нэг ч хэлээгүй. Харин Бурхны тогтоосон хим хэмжээг нь шууд яг үгүйсгэж буруутгаж тэгэд эргэлзүүлж байгааг бид нар харж байна. Бозор мөн сүнс өнөөдөр ч гэсэн ингэж ажиллаж байгаа. Бурхны бидэнд тогтоосон хим хэмжээнүүдийг үргэлж дандаа буруутгадаг. Үгүй гэж хэлдэг. Яг боддоор бол наа чин тийм биш. Харахад харин ч бүр сайн. Үүнийг хийчих юм бол харин ч бүр зөв. Дандаа бидэнд ингэж хэлдэг. Өөрөөр хэлбэл Бурхны тогтоосон хим хэмжээ үнэлэмжүүдийг бозор мөн сүнс Бурхны байр суурин дээр зогсож байгаа юм шиг үний юм шигээр бидэнд яг санал болгон хэлдэг ба. Хэрвээ та Явагийн оронд байсан бол энд сууж байгаа эмэгтэйчүүл юу гэж хэлэх байсан бэ? Бозор мөн сүнсэнд та юу гэж хариулах байсан бэ? Айлын танихгүй эрэгтэй хурж ирээд тань дээр зөвхөн нөхөр та хоёрын чинь хооронд байх
эс бөгөөс зөвхөн танаа гэрт байдаг тэр хим химжээ, үнэлэмжийг буруутган ярих. Ийм зүйлийг хийх үед айлын эхнэр хүний хувьд, ээж хүний хувьд та ямар зүйлийг, үнэлэмжийг, химжээг та барьдаг вэ? Та өөрийн магадгүй эр нөхөр, танаа гэр бүлийн энэ үнэлэмж, химжээг дагдгуу эс бөгөөс танд санал болгож байгаа. Нээрээ танд ашигтай юм шиг, нээрээ таныг баярлуулчих юм шиг, үнэхээр танд яг уу кайф өгчмөр юм шиг энэ зүйлийг дагдгуу. Ява манай эмээгийн үед одоо имэйл болсон л та. Тэр үед бол эмэгтэй байсан. Гоё ээж байсан баг. Харин Эва эмээ маань юу хийсэн бэ гэхээр юу хийсэн бэ? Нөгөө нэг байсан эдэн цэцэрлэх хим химжээг яасан бэ? Хүлээж дагаж мөрдхийн оронд харин тэр химжээг эвдэж байгаа саналыг хүлээж авсан ба. Уг нь эмэгтэй юу хийх ёстой байсан? Ява юу хийх ёстой байсан бэ? Өөрт нь тавигдсан үнэлэмж юу вэ? Үгийг, химжээг барин зогссоор байх ёстой байсан. Дээрээс нь тэр хизээш ийм зүйлийг гуравдагч этгээдтэй буюу түүнийг үнэлэмжийг нь үгүйсгэж байгаа нэгэнтэй санал зөвлөлдөн ярих ёсгүй байх байсан. Эмэгтэй шүлгэн танд хэлмээр байна. Айлын нөхөр хурж ирээ танд зөвхөн нөхөрт хоёрын чинь хооронд байх тэр харилцааны тухай шүүмжлэн ярил битгий сонсоор. Хичнээн сайхан залуу юм харагдсан ч, хичнээн баян юм шиг байсан ч нөхөрт хоёрын чинь хооронд л байдаг тэр харилцааны тухай гэр бүлийн зөвлөгч шиг, ухаанд хүн шиг, асуудлыг шийдэх юм шиг хурж ирж ярих үед та шууд тэр газараас холдох ёстой юм. Ева уг нь эндээс явах ёстой байсан баг. Харин манай хүн яасан? Хүү яаж мэддэг вэ наа гэд ярьж эхэлсэн. Тийм учраас тэрээр нөхрийнхөө гэр бүлийнхаа байх ёстой хэмжээг 3 дахь шийтгээдэд сайн дураар нээж өгсөн баг. Гэртээ оруулсан баг. Тэгээд зогсоогүй. Манай хүн яасан бэ? Бидний жишээгээр орой гарсан баг. Орой юу онгорхой байдгийг та мэдэх үү? Орой манай хүн гараад сайхан уулан зугаалсан уу? Шуудын жиргээ сонсоол, гоё нарны гялбаа ойд хараал тэгсэн үү? Эсвэл гоё юу гэдгийг дэлгүүрээр шопинг хийгээл эс бөгөөс аав ээжтэй очиж уулзаад ах トゥ дүүстэйгээ сайхан ярилцаал ингээсвэл гоё гудамжаар гоё ингэж алхаал тий. Эмэгтэй гараад шин юу хийсэн бол? Шин юу онгорхой байд юм? Шин юу хүлээж байд юм бэ? Мэдээж өнөөдөр нэг талаас харахад сайхан гэрэлтэй гоё хөгжим дуурсан боловч онгорхой зүйл нь дийлэнх нь ойлгомжтой шүү дээ. Бидний жишээгээр би жишээлж байгаа. Манай эмэгтэй өөрөө яасан. Үүнийг хийсэн. Айжимда гараал яваад исэн. Сүүлдээ нөхөр нь яагаад байгаа юм бэ гас. Тэгсэн чи хатаа хоёр нь хоёулаа гарыг. Тэгээ хоёулаа гарсан. Асуудал нь энэ гэр бүл биш болж байсан. Эхнэр гэрт байхаа болсон орой. Нөхөр гэрт байхаа болсон. Өөрөөр хэлбэл аав ээж гэрт байхаа болсон. Үр хүүхдүүд эзэнгүүдэж эхэлсэн. Энэ хоёулаа юм хийсэн. Тэгвэл нөхөр юу хийх ёстой байсан бэ? Эмэгтэй Явагийн өгсөн жимсийг аваад нөхөр идсэн бэ. Би гайхаад байна. Тэнд эдийн цэцэрлэгт ямар ч байсан нэг дэлгүүр мэлгүүр тэгтлээ цалин хөлс багтаа амьдарч байгааг байлгүй гэж боддتي. Тэгтлээ нэг одоо яад юм те одоо нэг өлсөглөн байдалтай арай байгаагүй байх гэж боддог байхгүй. Одоо төгс байсан юм чи нэг өлсөг мөлсгөн ойлголт байгаагүй байлгүй те. Харин эмэгтэйд биш эрэгтэйд жимсийг идүүлэгч нь хэн байсныг та мэдэх үү? Ява байсан баг эмэгтэй. Гимиг хийх чинь байсан. Тэгээд тэрээр эрэгтэйг яасан? Панаалдж байгаад тэгээ яасан өгцөн баг. Ер нь эрэгтэй хүнийг хамгийн амархан панаалдж болдог. Тэрийг хэн чаддгүй гэхээр эхнэрүүд нь хийдэг баг. Эрэгтэй хүн ер нь бол яг ингэдэж шүү дээ. Уг нь бол хүмүүс ингэдэг.
эмэгтэй хүмүүсийг ингээ энэ одоо нөхөр гараад ингээд нөхрөөс хамааралтай амьдрандаа гэж ярьдаг. Яг үнэндээ бол эсрэгээр байдаг байхгүй. Эрэгтэйчүүд эхнэрээс хамааралтай амьдрдаг байхгүй. Эрэгтэй хүмүүс бол ингээ харахад аюу гоё байк бүдүүн мундаг лаг залуу боловч яг амьдрал дээр бол ерөөсөө л айлын том хөвгчгөл байдаг шүү дээ. Эмэгтэйчүүд тэрднийг удирддаг байхгүй. Тэгэл ер нь бол эхнэр нь байхгүй бол амьдрал нь сүрцсэн юм шиг л болоо. Гэртээ орхон хүртэл дургуун хүрээл явчихдаг байна. Эхнэр нь байвал тэгэл дагаал ингээл баярлал баясаал тий. Яг эрэгтэй хүний зан чанар би өөрөө эрэгтэй болохыг мэдээд байгаа шүү дээ. Нэг надад бас тийм зан чанар байдаг байхгүй. Тэр манай эхнэр гэрт ингээл байхгүй бол би нэг л бол сонирн болоод хүүтэй оргоо салхилаад хичнээн хүүхдүүд байсан ч нэг л сонио оргол явчихдаг байхгүй. Тэгээ эхнэр ирэхээр л бараг айлын том өгч баярлал ингээл яг баярлж гэж ингэхгүй л дээ. Тэгтээ цаанаа л айгу баярлал ингээд байгаад байдаг байхгүй. Энэ чинь бүх эрэгтэй хүмүүс бүгд адилхан. Харин Ева үүнийг мэдэж байсан учраас хинд Мануаны толгой маш амархан толгойг нь эргүүлсэн баг. Мануун цатгадан байсан хин Адам алим жимс идүүлсэн л байгаа байхгүй. Цатгалуунд юм идүүлнэ гэдэг бол тэр баргийн хүний ажил биш байхгүй. Гэтэ хин чадсан бэ? Ева чадсан байхгүй. Яг бол нөхөр нь учраас. Нөхрөө мэдэн шүү дээ. Энэ яадгүй хизээ юм идэж чадах уу те. Яаж панаалдууд юу хэлж байгаа бол сэтгэл нь хөдөлгөөд мэддэг учраас. Гэхдээ эр хүн яах ёстой вэ? Зогсоогоод дахин чиглүүл хийх ёстой вэ? Эр хүний үүрэг хариуцлага бол чиглүүлэх явдал байхгүй. Эмэгтэй хүн хим хэмжээнд дотор үргэлжлүүлэн зогсох ёстой бол эр хүн чиглүүлгийг хийж явах ёстой. Бурхан эр хүнд чиглүүлэг гэдэг энэ яг оюун ухаан, эрх мэдэл, үүрэг хариуцлагыг өгсөн бол эмэгтэй хүнд юу вэ? Үг хим хэмжээг дагах гэдэг ийм зүйлийг эрх мэдэл, чадвар, үүрэг хариуцлагыг өгсөн юм. Тийм учраас энэ хоёр хоёулаа гим нүгэлд маш амархан унсан байна. Юунаас болоод? Яагаад гэвэл хамгийн гол зүйл болох химжээ аль нь үүрэг хариуцлага мартсан учраас, орхигдуулсан учраас. Үүнээс болоод бидний өвөг дээдэс одоо бид ч гэсэн төрөлхийн гимтэй алив зүйлийг бодохдоо бид дандаа үргэлж гимт бодол санаагаар төрүүлэн бодож дараа нь сайхан сэтгэл гаргаж байгаа юм шигээр эргүүлэн хорон муугаа далдлан өвөлддөг болж ирсэн байна. Ардуус минь эргэн тойрон харвал яг л тийм л амьдрал байна. Та өнөөдөр нийгмийг хар. Эргэн тойрных амьдралыг хар, гэр бүлийг хар. Би танаас асууя. Танай гэр бүлд ямар нэгэн хим хэмжээ эсбүгөөс чиглүүлэг байгаа юу? Танай гэр бүлийг юу чиглүүлж байгаа вэ? Хөтлөн дагуулж байгаа. Эсбүгөөс танай гэр бүлд ямар хим хэмжээ стандарт байдаг вэ? Юу танай гэр бүлийн эсбүгөөс танай ажлын таны амьдралын чиглүүлэг нь үндсэн хим хэмжээнд юм бэ? Бидний эргэн тойронд бол бүх зүйл эмгц сэгцгүй замбраагүй болж хувирсан. Монголд хууль байгаа боловч хинч хизээж хуулийг дагахгүй болж хувирсан. Яагаад? Яагаад гэвэл бид нар төрөлхийн иймэр гим нүгэл дуртай болж хувирсан учраас. Та хараа л та. Өнөөдөр энэ эрэгтэй, эмэгтэй гэдэг хоёр хүйс байгаа байхгүй. Энд чинь химжээ байхгүй юу? Бурхан санаатаагаар нэг нь эрэгтэй, нөгөөх нь эмэгтэй гэдэг байдлаар бүтээсэн байхгүй. Бурхан хүсвэл манин гэдгээр бүтээж болох байсан байхгүй. Зүгээр л нэг манин хүн. Тэгэл зүгээр л ингээл хин дуртайтайгаа ингээл очиод яах вэ? Амьдрал тэгэл ингээ явж болох бүтээс болох байсан. Гэтэл Бурхан санаатаагаар нэгийг нь эрэгтэй, нөгөөдгийг нь эмэгтэй гэж бүтээсэн байхгүй. Бидэнд химжээ тавьж өгсөн байхгүй. Өнөөдөр энгийн ийм химжээ хүртэл алдагдчихад байгаа байхгүй. Өнөөдөр өөрийгөө эрэгтэй гэдгээ ч мэдэхгүй эсвэл эмэгтэй гэдгээ ч мэдэхгүй бид нэр амьдарч байгаа байхгүй. Ямар химжээтэй юм бэ? Бодлоо бид хүйсийн тал дээр химжээ бэ. Дээрэс нь ажил үүргийн хувьд химжээ байна. Гэр бүл гэдэг химжээтэй байна. Улс үндэстэнд хүртэл химжээ, хил гэдэг зүйл байдэн шүү дээ. Монгол улс гэж хэлэх юм бол заавал хилтэй байна. Хил биш хил байна. Зааг байна гэсэн. Иннээс цаашаа юу вэ? Орсын хил. Тэгээд ийшээ явахын тулд заавал явах. Оросын зөвшөөрөл авах хэрэгтэй. Ийшээ иннээс цаашаа хятад улс байна. Ийшээ явахын тулд заавал хятадаас зөвшөөрөл авах хэрэгтэй гэдэг. Ингээд хэмжээ стандартыг бүгд тогтоож өгсөн. Гэтэ бүгдийг эвдэж байна бид нар.
Амьдрал дах маш олон хэмжээ стандартуудаа эвдсэн. Тэгээ бид нар бөөн эвдэрсэн. Тэгээ бид нар бөөн энэ хэмжээнд алдагдчихсан хүмүүс чуулганд орж ирдэг. Бид нар энэ амьдралд юу юм гэдгийг мэдэхгүй, эмгт цэгцгүй болсон, замбраагүй болсон, зан чанар, дадал зуршил, хэв маяг, үүрэг хариуцлагатай болсон ийм хүмүүс чуулганд хүрж ирдэг. Тэгээд харин эзний ивэлэр Библийн үгээр Христийн биднийг сонгосон тэр хайрын үндснээр бид нар дахин байгуулагддаг ба. Бурханд алдарна бэг. Есүс Христэд итгэж байгаа бол Бурхан таныг шинээр дахин бий болгож байна гэсэн утга. Христэд итгэнэ гэдэг бол буддын шашнаас Христийн шашин руу яг урвах ч юм уу, солих юм уу, ашигтай болгоход ирэх үйл явц биш байхгүй. Та нэг шашнаа нөгөө шашнаа сольж байгаа зүйл ерөөсөө биш. Харин та юу сольж байгааг мэдэж байна уу? Үнлэмж, чиглүүлэг, үүрэг хариуцлага. Үн цэнэ та яг сольж байгаа зүйл байна. Христэд итгэнэ гэдэг бол цоошин үнлэмж. Христэд итгэнэ гэдэг бол цоошин яг чиг, хараа, алхам, хэв, маяг байхгүй. Тэрнээс хуучин маягаараа та Христэд хизээж итгэж болохгүй. Боломжч байхгүй. Та удахгүй энэ чуулганаас явах болно. Яагаад гэвэл таны үнлэмж, таны энэ дотор байгаа хуучин хэв маягтай хизээж Библийн үнлэмж, Бурхны үнлэмж хизээж таарахгүй учраас. Бурхны үнлэмж хийгээд чиглүүлэг дотор л бид Бурхны бидэнд амласан амлалтын ивэлүүдийг, амар тайвныг, баяр хөөргийг бид нэр эдлэх боломжтой. Авах боломжтой. Тэрнээс биш хуучин Адам Явагийн хийсэн гэмт энэ зан чанартай юугаа мэдгүй болчихсон ийм үнлэмжтэй хим хэмжээтэйгээр тэр Христ доторх ёроолыг авах боломжгүй маа. Тийм учраас Библи бидэнд Ром номын 8 дугаар бүлэг 1-2 дугаар ишлэлдэр ингэж хэлсэн байдаг. Идүүгээ Есүс Христийн дотор байгаа ямар ч хүнд ямар ч ял зэм байхгүй маа гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ? Та хэрвээ Есүс Христийг аврагчаараа хүлээж авсан бол одоо та гим нүглийн бүх хүлээснээс гим нүглийн бүхий л таныг нурааж байдаг дадал зуршлаас та чөлөөлөгдсөн гэсэн утга байхгүй. Та одоо эрх чөлөөтэй болсон. Эрх чөлөөтэй болсон гэдэг чинь та сонголт хийж болно гэсэн. Урд нь та сонгодгүй байсан. Урд нь та сонгох ойлголтч байхгүй, чадварч байхгүй байсан. Та зүгээр л бусад ингэж амьдарч байгаа учраас би ингэж амьдрна гэдэг тэр л жишг хэмжээгээр амьдарч байсан. Манай найз зүүнийг худалдаж авсан учраас би бас худалдаж авна. Тэр ингэж салсан учраас би бас ингэж сална. Тийм ээ? Ингэж хулгай хийж болдог учраас би бас хулгай ин. Харагдахгүй бол болоо гэдэг энэ үнлэмж ойлголтууд таны дотор байсан. Харин Христийг хүлээж авснаас хойш танд одоо эрх чөлөө өгөгдөж байна. Би үүнийг хийхгүй ч байж болно, хийч болно гэдэг. Та гим нүглийг, эс бөгөөс завхайрлыг, эс бөгөөс худал хурангийг та үйлдэж болно, эсвэл үйлдэхгүй байж болно гэдэг. Ийм үнлэмжтэй та болж байгаа. Ийм сонголттой болж байгаа. Урд нь та зөвхөн нэг зүйл дээр л дагдаг байсан. Сонгохгүйгээр зүгээр дагдаг байсан. Бүр сайн дураар, заримдаа бүр мэрэгшээж худал, хуурмаг, завхрал энэ зүйлийг та дагдаг байсан. Харин одоо Христэд итгэснээс хойш та сонголттой болсон. Танд эрх чөлөө байна. Тийм учраас Ром номын 8:2 дээр юу гэж хэлсэн бэ гэхээр одоо таныг гим нүглийн, мөхлийн, үхлийн хууль биш. Харин одоо таныг эрх чөлөөний хууль, Христ доторх хайрын хууль таныг хөтлөн дагуулах болно гэж хэлсэн. Христ доторх хайрын хууль таныг хөтлөн дагуулахыг хүсэж байна. Харин та өнгөрсөн гим нүгэл, үхэл, мөхлийн хуулийг үргэлжлүүлэн дагмаар байна уу? Христ доторх шинэ хууль болох, шинэ чиглүүлэл болох, шинэ үнлэмж болох, хэм хэмжээ болох Христийн хайрын хуулийг дагмаар байна. Энэ нь таны сонголт юм ба. Яагаад гэвэл Христэд итгэх үед бид чөлөөтэй болж сонголт хийх эрх мэдлэлтэй болсон. Харин би бат итгэж байна. Таныг Христ дотор сонголт хийх болно гэдэгт тань итгэж байна. Тэгвэл дахиад асуух асуулт байна. Ах дүүс минь, танд ямар чиглүүлэг байгаа вэ?
таны амьдралын аль нэг талбар дээр онцгойлоод ялангуяа энэ гэр бүл дээр танаа гэр бүлийн ямар чиглүүлэг байгаа вэ? Танаа гэр бүл цаашид ямар гэр бүл болох юм? Ямар удам судар болох юм? Танаас болоод таны дараагийн үеийнхэн ямар амьдралын хэв маягтай хүмүүс болох юм? Хүмүүсийн хэлдгээр хараал зовлон дотор үргэлжлүүлэн амьдрах юм уу? Эсвэл ерөөл зөв шударга байдал дотор үргэлжлүүлэн амьдрах юм уу гэдг нь өнөөдөр таны Христ доторх эрх чөлөөний үнэлэмж чиглүүлгээс шалтгаалах бол танаас шалтгаалах болно. Яг гэвэл танд эрх чөлөө нь байна. Та бол Христ дотор байгаа бол дахиад хэлье. Та эрх чөлөөтэй хүн. 2 Коринт 5:17 дээр бидэнд юу гэж хэллээ? Тэр харахтун. Хэрвээ хэн нэгэн Христ дотор байх юм бол тэр нь шин бүтээл юм а гэж хэлсэн. Харахтун бүр цоо шин болсон байна гэж хэлсэн. Цоо шин. Магадгүй та хүний нүдээр харуул та махан биений хувьд хуучирч байж магадгүй. Хөгшөрж байж болох юм. Гэхдээ Христэд итгэлээр таны дотор хүн шин болсон. Цоо шин хүн болсон. Харин энэ шин хүнийг та дахиж аваачаад буцаагаад намаг, балчиг, зовлон, бэрхшээл даваачиж тавьмаар байна уу? Энэ шин хүнийг харин байгуулж, бий болгож, улам илүү хүчрэгжүүлмээр байна. Бидний эзэн Есүс Христ нэгэн удаа энэ зүйлийн тухай сургаалт зөвлөлд айлцсан байдаг. Бузар муу сүнс хүнээс гараад явсан тухай байдаг. Бузар муу сүнсэнд хүлэгдэж байсан хүн Бурханд итгэх итгэлээс болоод Бурхан түүнийг чөлөөлж өгөөд шин болгоод тэгээ түүнийг хүлжсэн бүх амьдралын гим нүгэл муу ерэн сүнсний хүлээснээс түүнийг чөлөөлж өгдөг. Тэгээ тэр хүн чөлөөтэй болсон. Гэхдээ асуудал нь тэр хүн чөлөөтэй болсон ч тэр сонголт хийгээв. Тэр нэг бол Бурханых байх уу? Бурханыг үргэлжлүүлэн дагах уу гэдгээ тэр сонгоог. Харин тийм учраас нөгөө муу ерэн сүнс түүнээс гарч яваад хэсэг баахан дими тэнжээд буцаад нөгөө хүн дээр хүрээд ирсэн чинь нөгөө нь зүгээр ямар ч зүйл түүний дотор ороогүй, хинч байхгүй гэсэн. Эзний ариун сүнс түүнийг удирдаагүй, бузар муу сүнс ч удирдаг болох нөгөө муу ерэн сүнс нь түүн рүү дахиад орсон. Орохдоо бүр өөрөөсөө бүр 7 муу ерэн сүнсийг дагуулад түүний дотор баттай суугдсан. 7 гэдэг тоо бол төгс байдлын илэрхийлэл байхгүй. Урдынхаас илүүгээр түүний амьдралд гүн суусан гэсэн үг. Тэгээд түүний амьдрал урдынхаас 7 дор боллоо гэсэн үг. Тиймэр хэрэгцсэн байна. Таны дотор ямар үнэлэмж, ямар чиглүүлэг байгаа вэ? Христ доторх чиглүүлэг, Христ доторх үнэлэмжийг та хүлээн зөвшөөрч өөрийнхөө дотор бий болгож байгаа юм. Тийм учраас би танаас дахин асуугаад байгаа. Хэрвээ тийм бол тань дээр хамгийн түрүүнд илэрх ёстой зүйл чинь таны гэр бүл байхгүй. Таны гэр бүл. Таны гэр бүл дээр ямар үнэлэмж, ямар чиглүүлэг байгаа вэ? Биднийг хуучин зүйл маань удирдаад байх юм бол мэдээж нэг өдөр гийг үнтгэн чөтгөр шиг болоод галзуур солиорохгүй л дээ. Гэхдээ аажмаар бидний энэ шин амьдралыг, эрх чөлөөтэй амьдралыг бузар муу сүнс бидний амьдралын олон талбар дээр бидний амьдралыг буруу тийш нь хөдөлж тэгээд дадал зуршил болгож, хөвшил болгож тэгээд боолчлон буцаагаад хүлдэг баг. Танаа гэр бүлийг юу чиглүүлж байгаа вэ? Зурагт уу? Олон ангитай сериал, кино юу? Олон хайлууд өнөөдөр орой болохоор тэр айлыг гэрт нь юу өдрөдгийг та мэдэх үү? Зурагт. Солонгос олон ангит кинонууд. Орой болохоор олон гэр бүлүүд зурагтаа хасгаад сув. Ер нь ихэнх тохиолдолд эмэгтэйчүүд ихлээ сув. Яг нөгөө нэг Эва шиг. Тэгээд очиод олон ангит киногоо үзээс уусна. Айгүй сайхан. Бас юм амжуулнаа нөгөө ч бас юм амжуулна тэгээд. Дараа нь хүүхдүүдэнд очсон. Ээж үзэж байгаа учраас. Дараа нэр нөхөр явах та тэнэг царай ямар байгаад дэлтэрнэ ш. Бас яваад очиос ууц. Тэгэд юу болж хөвөрж байгаа та ойлгож байна уу? Орой болохоор танай гэр бүлийг юу өдөрч байна? Солонгос сериал. Тэгээд ядж байгаа нөгөө солонгос сериал бүгдээрээ адилхан. Би энэ олон кино, энэтхэг кино, солонгос киног нэгийг үзэхэд хангалттай гэж боддоо ш. Бүгд адилхан. Энэтхэг кино нэг бол дуулна,
гэдэг айгүй гой дуулна. Солонгос кино лий ойло хор тавдар тулсан амар эсвэл ухаан мэдрэл нь балартан тэгээ гинт буцаж ухаан орно. Эсвэл амар баяа илийн хөгдөж байгаа ядуу болно. Ерөөсөө ойлгомжтой байхгүй. Тэгээ нэгийг үзчихэд уг нь хангалттай байхгүй чи бол айгүй ойлгомжтой шүү. Солонгос нь нэр нь л өөр болохоос яг л үйл явдал нь адилхан шүүгээл ботчих. Ер нь айгүй амархан шүү дээ энэ. Тэхгүй байгаа байхгүй. Одоо нэг саавал уувэл ямар байл нэг кинод хараад одоо энэ кинонд монголчууд нэг л олон кинонд төлөвлөгдөв. Орой болгон гэр бүлийн чинь юу өдөрдөд байна? Солонгос зохиолчийн яг уу. Энэ дүрсүүд л таныг өдөрдөв. Тэгэхээр танаа гэр бүл энэ кино дууссан юу болох юм бэ? Танаа гэр бүл ямар ч өдөрлөхгүй бол. Удаан хугацаанд. Аажимдаа та хараарай. Эхнэр чинь ямар ч юуг бол хим химжээ, стандарт ийм зүйлг болно. Эр нөхөр чинь юу чиглүүлэхээ мэдхээ болно. Юу хийхээ мэдхээ болно. Осолтгүй та нар идэх болно. Осолтгүй ажилдаа явах болно. Осолтгүй амьдрах болно. Гэхдээ химжээ чинь үнэлэмжүүд чинь байхгүй болж байна. Тэгээд дараа нь энэ үнэлэмжийг бий болгодог чиглүүлэл, удирдамжууд алдагдаж эхлэх болно. Танаа гэр бүл ямар зүйл дадал зуршил болж хэн боолчилж байгааг та хизээш ойлгохгүй. Зүгээр л та айгүй гоё кайф авдаг, зүгээр л гоё амьдрал. Ява дээр муу ёрийн сүнс хурж ирээд хизээш би бол муу ёрийн сүнс чамааг айлгана, хүчирхийлнэ гэж хэлээгүй. Тэгвэл Солонгос кинон дээр ч гэсэн хизээч тэгдгүүр байхгүй. Зурагт асаахад хизээч би бол зурагт одоо ян гоё кино үзүүлж байгаа чам танаа гэр бүлийг сүрүүлнэ гэж нэг ч хэлэхгүй. Гэхдээ сүр. Яагаад сүрж байгаа та мэдэж байна уу? Яг эр нөхөр та энэ гэр бүлийг хаашаа удирдах байгаагаа ойлгохоо байна. Юуны төлөө энэ амьдрал зогсоод байгаагаа ч ойлгохгүй бол. Танаа гэр бүл байх ёстой хэмжээнүүд чи алдагдана. Эхнэр удирдах эхэлнэ. Нөхөр айлын том хөвгт хэвэндээ болж байна. Өнөөдөр Монголд энэ гэр бүлүүдийг хэн удирддгийг та мэдэх үү? Айлын эхнэрүүд удирддаг болсон. Яагаад? Яг бол нөхөр та удирдахаа болцсон учраас. Нөхөр та Бурханаас өгсөн холыг хардаг хараагаа алдсан учраас. Эмэгтэй эрэгтэй зэрэг барианд ингээ оюун ухааныг гүйлгүүл эмэгтэйч бол 100 метрт маш хурдан гүдэг байхгүй оюун ухаанаараа. Сүг гэл алгавал таныг бараг хөдлөхөөс ч өмнө эмэгтэй 2-3 зүйлийг зэрэг бодоод таныг мад тавих байхгүй. Харин эрэгтэй хүн гүйхтээ удаан гүн гэхдээ хол гүйч чадна. Гэхдээ эрэгтэй хүн хол гүйх чадвараа алдах юм бол эмэгтэй хүнээч дор болж байна. Тийм учраас олон эмэгтэйчүүд өнөөдөр гэр бүлийг удирдах байна. Тэд нар зүгээр л мөнгө олохдоо сайн. Юу гэсэн үг вэ? Аж ахуйг авч явахтаа сайн байхгүй. Ямар ч гэсэн аргалаад авч чадаад биш. Тэгээ өнөөдөр эмэгтэйчүүд тэгж муусаа хар өмнөдөр яад. Тэдэндээ амьдрч чадчих байгаа юм чи. Гэхдээ чадаад байгаа юм чи нэр яах юм? Гэхдээ тийм үстэй. Яагад бол та чиглүүлгийг алдсан. Таны нөхөр чиглүүлэхэж болцсон учраас. Өнөөдөр энэ зүйлийг хүүхдүүд хүртэл заах байлсан. Хүүгүүд хэн болж өсөх ёстойг зааж өгөх байлсан. Тэг хүүгүүдэд аавууд нь алсад харах тухай, ойлгох тухай, үнэлэмжтэй байх тухай. Тэг хэмжээтэй байх ёстой. Энэ жинхэнэ эр хүн дотор байх ёстой. Энэ зүйлүүдийг зааж өгдөг учраас хүүгүүд ч гэсэн өнөөдөр огтуд шиг болж өрч байгаа байхгүй. Төвчээргүй, шилчхансан, олон юм ярьдаг, залхуу, эр зориг байхгүй, ийм болж хувирч байгаа. Яагаад гэвэл тэднийг ээжүүд нь өсгөж байгаа байхгүй. Ээжүүд нь өөрсдөө удирдлаггүй болцсон, хим хэмжээгүй болцсон, чадлаараа хийж байгаа зүйл. Ээжүүд нь буруу биш, чадлаараа хийж байгаа зүйл. Яагаад эр хүн, эрэгтэй хүн таны чиглүүлэг энэ гэрт байхгүй болсноос. Тэгвэл бид нар яаж Христ дотор энэ бүгдийг хийж болох вэ? Нэр бидний эзэн Есүс Христ биднийг энэ хизээч энэ зүйлийг ойлгохгүй байсан ийм амьдрал донд Христ биднийг чөлөөлж аваад өөрийнхөө гайхамшигтай эрх мэдэл дотор, эрх чөлөөн дотор зогсоогоод одоо биднийг үргэлжлүүлэн цаашаа авч явахыг хүсэж. Бурхан өөртөө адилхан дүр төрхөөр биднийг өөрчлөхийг хүсэж. Таныг, таны гэр бүлийг, бидний улс үндэстнийг өөрчлөхийг хүсэж.
Тэгвэл бүгдээрээ Эфес ном 5 дугаар бүлэг рүү очиод харъя. Энэ дээр 5 дугаар бүлэг дээр ингэж хэлсэн байна. Эфес номын 5 дугаар бүлгийн 21 дугаар ишлэлдэр Христэс эмээн нэг нь нөгөөдөө захирагд. Эхнэрүүдээ одоо эхнэрүүдэд хандаж хэлж байна. Эзэнд адил нөхрүүддээ захирагд. Эзэнд адил. Эзэнд захирагдаг шиг нөхрүүддээ захирагдаа гэж хэлж. Тэгээ энэ нь бол эрэгтэйчүүд биш, эмэгтэйчүүд хандаж хэлсэн үг. Энэ үгийг эрэгтэйчүүл могоо шиг ашиглаж болохгүй байхгүй. Энийг нь зөвхөн эмэгтэй хүн зориулсан болохоос эрэгтэй хүн зориулж хэлээгүй. Тийм учраас эрэгтэйчүүл энэ үгийг март. Эмэгтэйчүүл хүлээж ав. Захирагд гэдэг үгийг яг Христ Бурханаас имээдэг шигэ өөрийн эр нөхрөөс имээж түүнийг хүндэлж түүнд захирагдаа гэж хэлсэн бэ. Эр нөхөртөө юу гэж хэлсэн бэ? Захирагд. Өөрөөр хэлбэл удирдамжийг хүлээж ав. Удирдамжийг хүлээж ав. Түүнээс имээ. Ингэж хэлэхээр олон Христэд итгэгч биш нөхрөөтэй эмэгтэйчүүл маш хүнд тустай юм шиг л. Яах вэ гэж. Шал буруу удирдах байгаа юм чи яах юм гэдэг байна. Шал буруу удирдах байгааг харин та яаж мэдээд байгаа? Нэг зүйл. Хэрвээ та удирдлагыг өгөхгүй бол тэр хүн удирдах байгаагаас мэдэхгүй байхгүй. Удирдлагыг өгөөд тэгээд тэр хүн алдаа хийсэн ч онголдож унсан ч та түүнийг чөлөөтэй тавьж өг. Жолоо барьж байгаа хүний хажуу талаас хажуу сууж байгаа хүн жолоог нь барьж булаажаад үгүй ингэж явдаг байхгүй гэдэг бол жинхэнэ аваар гарах байхгүй. Тэгвэл эмэгтэйчүүл бид нар яадаг вэ? Жолооны хажуу суучаад тэгээд жолоог нь барьчих чи наад хаазаа гიშгүй бол бойл гэдэг байхгүй. Та ойлгож байна уу? Өөрөөр хэлбэл чи ажилд хийвэл болоо бусдад бол яг хэрэггүй гэдэг байгаа байхгүй. Тэгээ нөхрүүдийг ажилдаа л байж байгаа бол эхнэрүүд нь энэ хүн болж гэнэ гэж ойлгоод байгаа шүү. Харин уучлаарай. Ажилгүй байсан ч, мөнгөгүй байсан ч эр хүн гэр бүлийг удирдах ёстой байхгүй. Ядмагхан байхад хүртэл удирдах сурах хэрэгтэй. Тэ хангалуун, цатгалан байсан ч удирдах сурах хэрэгтэй байхгүй. Амьдрал чинь дандаа юу вэ? Дандаа илбэг байхгүй. Жохон ядмагхан болоод ирэхээр хэн болгож аваад байна? Жолоогийн эмгтээчүүл нь болгож аваад яахаар ингэж болгоо. Тэгээд эдгээр айгүй буруу удирдах юм. Айгүй хэцүү. Та нар ойлгохгүй байна өө гэдэг. Та тэр хүнийг онхолдоод жолоогоо барьж суртал нь юу вэ? Түүнд жолоогийн хариуцвал. Библи хэлж байна. Зүгээр л захирагд гэж хэлсэн болохоос ингүүл захирагд, ингэхгүй бол битгий захирагдаа гэж хэлээгүй шүү дээ. Итгэдэг бол захирагд, итгэдэггүй бол битгий захирагд гэж нэг ч хэлээгүй. Асуудал нь хүнд байна. Захирагдгүй хүнд байгаа байхгүй. Уг нь л айгүй цуглаанд багт айгүй сайн ойлгох юм ойлгоод байгаа. Тэгэл яг гэртээ очихоор ойлгож өгөхгүй болчиход байгаа байхгүй. Яг ойлгомжгүй болчиход байгаа байхгүй. Ингэж удирдна гэж юу ах вэ гэж бодох. Үнэн. Таны нүдээр харахаар яг үнэн байхгүй. Эмэгтэйчүүл та бол айгүй ухаантай. Бурхан танд ийм чадвар өгсөн. Маш хурдан юмыг олж хардаг, олон талаас нь олон юмыг зэрэг бодоод хариуг нь хурдан гаргацдаг ийм ухаан танд бий. Гэхдээ та хизээж холыг хардгүй. Энэ эрэгтэй хүмүүст байдаг байхгүй. Тийм учраас нөхрүүдэд юу гэж хэлсэн бэ? Харах юм бол 24 дээр 25 дээр нөхрүүдээ Христ чуулганыг хайрлаад түүний төлөө өөрийгөө өгсөний адил эхнэрүүдээ хайрл. Тэр чуулганыг үгээр дамжуулан усан дугааж, цэвэрлэн ариусгаад түүнийг ямар ч тоолов үрчлээсгүй. Эсвэл аливаа ийм юмгүй харин ариун гим зүмгүй байлган өөрийнхөө өмнө алдарт чуулган болгох гэсэн билээ. Тиймээс нөхрүүдч эхнэрүүдээ өөрийн бие адил хайрлах ёстой. Амен. Энэ эрэгтэйчүүл нь дуурахгүй байх шиг. Эмэгтэйчүүл нь бол бас нэг хэлээд байна. Эхнэрүүдээ хайрлах ёстой гэсэн. Хайрлна гэдэг нь юу вэ? Тэгээ миний мэддэг англи хэлээр I love you. Я тебе очень люблю. Сарангхеё. Өөр ах тебе дах. Германаа юу гэдэг чилээ? Бяхтан чилээ. Гэдэг үгийг хэл гэсэн утга ерөөсөө биш байхгүй. Хайрлна гэдэг зүйл нь
Тэ? Хоёр махан биений хэрэгцээ хангах тухай яриаггүй байхгүй. Хайрлна гэдэг нь Библи ингэж хэлж байна. Айгуу сонирхолтой. Эрэгтэйчүүд бүр айгуу наривчилж хэлж өгсөн ба. Библи. Эмэгтэйчүүд бол зүгээр захирагддаг л те. Нэг иймэрхүү маягаар хэлсэн юм шиг. Гэхдээ мэдээж өргөн байгаа л та. Харин Библиэлд эрэгтэйчүүд маш олон талаас тайлбарлаж өгсөн. Жишээлбэл Есүс чуулганыг яаж хайрлсан шиг үгээрээ дамжуулан усанд угааж, цэвэрлэн ариусгаж, тэгээ ямар ч толб үрчлээсгүй эсвэл альва ийм юмгүй харин ариун гим зүмгүй байлган өөрийнхөө мань алдартай чуулган болгохын тулд гэсэн байна. Тэгээ эрэгтэй хүний эмэгтэй хүнийг хайрлах тэр зүйлийн тухай хэлж гисэн. Тэгээ эмэгтэй хүнийг ямар болгох гэсэн бэ? Угааж, цэвэрлэж, ариусгах гэсэн байхгүй. Өөрөөр хэлбэл хим химжээг нь тавьж өгөж, чиглүүлж, удирдах гэсэн утга байхгүй. Тэгэхгүй бол эмэгтэй маш амархан юу вэ? Гим нүгэлд унахтаа хурдан байхгүй. Тэд нар чинь айгүй хурдан ийшээ хурдан явцдаг учраас маш амархан яах вэ? Алдаанд орохдоо амархан байдаг. Тийм учраас хим химжээ заавал хэрэгтэй. Үүнийг эр хүн, удирдагч хүн химжээг нь тавьж өгөх хэрэгтэй байхгүй. Энэ нь хайр байхгүй. Та хайргүй бол юу вэ? Надад ямар хамаатай ингэж хэлдэг үстэй. Хамаагүй болсон хүн яадаг вэ? Хамаагүй амьдрдаг байхгүй. Харин хамааралтай бол та түнд яах вэ? Хэлж өгдөг үстэй. Ийм байх ёстой. Тийм хэмжээнд байх ёстой гэдэг зүйлийг эр хүн тавьж өгөх ёстой байхгүй. Библи ингэж хэлсэн биш. Тэгэд ариун гим зэмгүй бүр алдарт чуулган болох гэдэгтэй адилхан өөрийн эхнэрийг юу вэ? Алдартай өндөрт өргөж өгөх нь хайр гэж хэлсэн байна. Хэрэглээд хаях нь хайр гэж хэлээгүй. Харин алдарт гим зэмгүй зөв зохистой ариун ийм болох нь эр хүний юу вэ? Үүрэг, хариуцлага, чиглүүлэг юм аа. Хэрвээ та эр хүн та гэртээ ийм зүйлийг тавьж өгөхгүй бол, үнэлэмжийг тавьж өгөхгүй бол, чиглүүлгийг хийж өгөхгүй бол, хим химжээг нь тогтоож өгөхгүй бол эмэгтэй хүн маш амархан алдагддаг байх нь. Маш амархан бохирддаг байх нь. Яг бол Библи дүнгээсээ бидэнд хэлсэн. Эхлэл ном хамгийн түрүүнд хэн алдаанд орлоо? Эва алдаанд орсон. Яагаад гэвэл тэдний энэ хурдан ажилдаг онцлог чадварыг бузар мөс сүнс маш хурдан яаж гисэн? Ашиглаж, гуйвуулж, түүгээр дамжуулаад түүний гэр бүлийг, эр нөхрийг ч гэсэн завхралд оруулсан байхгүй. Тийм учраас эмэгтэйчүүдийг хамгаалах нь говотын эрх өгөх явдал биш байхгүй. Эмэгтэйчүүдийг хамгаалах нь гэр бүл дотор эр нөхрийн хийх ажил байхгүй. Ирчүүл эхнэрүүдийг хайрлахгүй байгаа учраас, тиймэр чиглүүлж өгөхгүй байгаа учраас, тиймэр хим химжээ, үнэлэмжийг тавьж өгөхгүй байгаа учраас юу болж хувирч байна? Суурил, дампуурл. Тэгээд гэр бүл байхгүй болж хувирч байгаа юм байна. Эргэн тойронд бидний итгэлийг хулгайлж, бидний итгэлийг сүрүүлж, бидний итгэлийг дампууруулад улмаар бидний амьдралыг байхгүй болохоор оролдож байгаа бузар мөс сүнсний ажлууд хангалттай их байна. Хангалттайгаар биднийг яах вэ? Зовоосоор байна. Харин танд дахиад хэлье. Та хэрвээ Христийн дотор байгаа бол түүний бидэнд өгсөн энэл, үүрэг, хариуцлага, чиглүүлэл дотор үргэлжлүүлэн зогсох ёстой юм. Тэр Эфес номыг үргэлжлүүлж харах юм бол энэ дээр дараа нь хүүхдүүдэд хандаж хэлсэн баг. Дараа нь боолууд буюу ажилчдад хандаж хэлсэн баг. Дараа нь удирдлага буюу удирдагч нарт хандаж хэлсэн байна. Энэ бүгд дээр энэ яг нь байр суурьнд бүгдэнд нь үнэлэмж хэрэгтэй, чиглүүлэг хэрэгтэй байхгүй. Гатуус нь би эмэгтэй шүүлэг зөвхөн гэрт байдаг тухай яриаггүй гэдгийг та зөв ойлгож байгаа. Харин гэр бүл дотор байх ёстой Бурхны тогтоож өгсөн хим химжээ, үнэлэмж, чиглүүлэг бидэнд маш их дутагдж байгаа тухай ярьж байгаа гэдгээ та ойлгосон баг. Би таныг эргүүлээд дундад зүүнний үеийн эмэгтэйчүүдийг боолчлох амьдрал руу хөтлөхгүйгүй гэдгээ та ойлгож байгаа байх. Харин таны гэр бүлийг байгуулахыг хүсэж байгаа Бурхны анханаас хүн төрлөختөнд бидэнд зүрх сэтгэл, зан чанарт маань ДНК-д нь бичээд үлдээч гисэн
энэ яг хуу өдрөмжийн тухай ярьж байгаа гэдгийг та хүлээж авч ойлгосон байхаа гэж би итгэж байна. Бидний эзэн Есүс Христ бидэнд эрх чөлөө өгсөн. Харин та энэ эрх чөлөөг ямар зүйл болгож ашигламаар байна. 10 жилийн дараа, 20 жилийн дараа харагдах болно. Таны гэр бүлээр дамжиж харагдах болно. Эс бөгөөс 30, 40, 50 жилийн дараа таны хүүхдүүдийн амьдралаар дамжин харагдах болно. Эсвэл 100 жилийн дараа Монгол улс үндэстэн ямар улс үндэстэн болсон бэ гэдгээр бас харагдах боломжтой юм. Таны зүрх сэтгэл дотор, таны оюун ухаан дотор Бурхны бидэнд өгсөн энэ хим хэмжээ, үүрэг хариуцлага, үнэлэмж нь чиглүүлэлтэнд дүүрэн байгаасаа гэж өрөмөр байна. Хатуусан хувь хүний хувьд ч гэсэн үнэхээр хэлмээр. Бид хэдий болтол өнөөдөр хуучин үнэлэмжээр чиглүүлэлгээр амьдрах юм бэ. Энэ дугаар ялангуяа би өөрөө эр хүний хувьд бас хэлмээр. Ирчүүл хэдий болтол өөрийнхөө энэ мунхаг, муулгуу олон жил дадал зуршлаагаар амьдрсаар байх юм бэ. Итгэгч нэртэй. Гэхдээ итгэлийн ямар ч амьдрал байхгүй амьдрах юм бэ. Хэдий болтол гэр бүл чинь юу мэддэхгүй тодорхойгүй. Өнөөдөр зүгээр л нэг мөнгө л олж байгаа бол хоолол дүүрэн байгаа бол энийг амьдрал гэж үнэлдэг үнэлэмжийн дотор байх юм бэ. Та яагаад үнний төлөө зөв удирдсныхаа төлөө нэг удаа танаа гэр бүл ядмагхан байж өлсөж ядуухан хувцалж болохгүй гэж. Яагаад? Бид нар ямар мал юм адгуус юм зүгээр л хөвж байвал идэж л байвал тэр гайгүй хувц өмсчил бол энийг амьдрал гэж үзэх үнэлэмжүүдээ одоо бид орхих ёстой. Дэлхий нийгэм бидэнд хангалттай ингэж хэлж байна. Бид тэр чигийг нь хүлээж аваад байгаа байхгүй. Бид гүйцэхгүй шүү дээ. Энэ нийгмийн хурдыг бид хизээч гүйцэхгүй. Та энэ гар утасны энэ өндөр яг хуу технологийн өөрчлөлтийг та хизээч салингаар гүйцэхгүй. Бид нар хизээч энэ гар утсыг амьдралдаа барьж үзэхгүйгээр дуусна. Гэхдээ та гэр бүлээ байгуулаад харин дуусах чадна. Та өөрийнхөө удам судрыг байгуулж чадна шүү дээ. Ирчүүл минь жоохон хүүхчиг зүгээр л нэг уух юм. Кайп өгдөг хэдий бол ийм ялах хүүхчиг амьдрах юм бэ. Арх зугаацал Библи танд өөр амьдралыг санал болгож, өөр үнэлэмжийг танд санал болгож. Би танаас үгүй. Аль алинд нь чуулганыг дагах, чуулган дотор зогсох үүрэг хариуцлага өгсөн. Бид бас чуулган хим хэмжээ байгаа. Хэрвээ энэ чуулган хэмжээ байхгүй, үнэлэмж байхгүй, чиглүүлэг байхгүй бол энэ цуглаанд ирж байгаа хүмүүс яагаад итгэж байгаа, юунд итгэж байгаа, тэгээ юу хийх вэ гэдгээ бас ойлгохгүй болно. Тийм учраас чуулган дотор ч гэсэн чиглүүлэг байна, үнэлэмж байна. Хим хэмжээ стандарт гэж байгаа. Хэрвээ та энэ дотор хамт зогсож чадвал та чуулгантайгаа адилхан зогсож чадвал Бурхан чуулганыг өрөөдөхтөө таныг ч ихсэн бас өрөөж, таныг итгэл дотор чинь улам илүү байгуулж, таны байгуулсан итгэлийн энэ амьдрал чинь таныг таны гэр бүлийг ч гэсэн яг өөрчлөн шинчлэх боломжтой юм а. Алдар нь Бурханд байг.